дээд содох хажиг өвөө хундаг эмээ хоёр маань 7 хүүхэд төрүүлж өсгсөний одоо өнөөдөр биднэрт ингээд амьд сэрүүн 80 хол насыг зоогож хань ижилтэйгээ эз бүх амьдарч байгаа. Одоо нац амгыгаа энэ хүчтэй энэ төр дурж байна. Өнөөдөр дэвшүүлээ. За өдгөө 86 насалж байгаа эрхэм сайхан буурай маань эрүүлийн хойч урдуудаа наслахын аз жаргалтай байхын сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. За манай хордоо мэрэгнээд урьж байна. За дараа нь уртнасан ихчийн том охин наран цэцэг ихчигээ урьж байна. За дараа нь эрэгтэйчүүдээс төлөөлөөд зандраа ахыгаа ингээ урьж байна. Ингээ 3 хүн нагцыгаа авгыгаа ингээд дээдийн тайдаад өмсүүлээд сайхан хурцтаатахаараа. Эртний сайхны ёроолоор энэ Монгол орны эзэн Чингис хааны язгуур өсвөрсөн эрхэм сайхан өдөр өцгөн овог дургийн баярын одон гэж эрхэм хүмүүнд хүндэтгэл үзүүлж шинэ сайхан дээлийг үсгэж одоо хүндэтгэл үзүүлэх нэ. Эрхэм сайхан буурайдан эрүүл байхын гинх байхын төвшин байхын төгөлдөр байхын сайхан эрүүлийг өргөн дэвшүүлье. Шаргалын амир уян дээр нь нэвшээж байдаг. Шаран дамжсан бөхчүүд нь хэмжээнд дээр нь босоод өрдөг. Ийм сайхан Монгол эрчүүдийн хямар дундаа шингэсэн эрхэм сайхан Монгол ёс Монгол дээлэрэн гойж байна. За хажиг өвгий маань сайхан мэдчлэгийг хамтдаа өвгөцгийнхаа мэдчлэгийг хамтдаа сонирдъё. Дэлгэцэн анхаарлаа хандуулах юм байна. Хүрье. Өнөөдөр энд нэгэн дор хуран цугларч өвг дээдсийнхээ гал голомт удам судраа дээдлэн ургийн баяраа тэмдгэж байгааг хараад миний сэтгэл ихэд баясаж байна. Хэдийгээр миний бие та нарын дунд байхгүй ч энэ сайхан өдөр та бүхнийхээ дэргэд байгаа мэт санагдж байна. Миний нэрийг өвлөж, миний цусыг залгамжилсан та бүхэн минь үе үлрэн өсөн үржиж өнөр өтгөн айл овг отог болжээ. Энэ бүхнийг харахад өвг эцэг нь юу юунаас илүү бахархаж байна. Бид Урянхай түмний үр сад өвг дээдс минь Алтай уулсаа түшиж эх орон элгэн саднаа хамгаалж тэр сайхан ёс заншил хүний мэс ах захаа хүндэтгэх ухаан та бүхний дунд үеийн үед уламжлагдсан үлдэх болтугай. Миний үр сад баяр жаргалтай баясаж эрх цагт бие дэмжиж нэгнийг өргөж явах нь ураг төрлийн хамгийн эрхэм чанар. Өнөөдөр энд цугласан хүүхэд багчууд минь маргааш энэ удмын эзэд болно. Тиймээс удам судраа мэддэг өвг дээдсээ хүндэлдэг эх орон арандаа хэрэгтэй сайн болжсоорой. Ахмад үеийнхэн минь үр хүүхэд ач зээдээ зөв дуурайлуулж өвгдийнхээ сургаалыг өглүүлүүлээгээрэй. Миний отгон одоо чи миний нэрийг миний гал голыг нэр төртөө авчиж байна. Аав нь чамаараа бахархаж байна. Мөн энэ сайхан өдрийг зохион байгуулж ахан дүүсээ нэгтгэсэн ачуу пүрвж явдаа хөгшин аав талархаж байна. Миний үлдээсэн хамгийн том хөрөнгө бол эзүүл биш. Харин та бүхэн юм шүү. Ажгийн удмын гал дугийн үдүрэлзэн бадарч үр садан өндрөтгөн эв нэгтэй эрүүлийн аз хиймтэй байх болтугай. Хөх тэнгэр ивэж өвг дээдсийн сүнс сахиж үлзий буй дэлгэрэх болтугай. Сайхан тургамж аандаа зүйлсэн сэтгэл уйшаад болох байна. Аа танараа хажиг танараа бахархаж байна. За одоо нөгөөрөө сэтгэлийн үг сонсоо. За нагц бүлмсээр очив. За өрөвдөд хандаж та үгээ хэлсэн. За өнөөдөр миний очтой хөвгөд минь бүгдээрээ нийлээд
ийм сайхан үйл явдлыг явуулж байгаа та бүхэндээ баярлалаа. Миний Удам усханы эрдэл залгамж байгаа надад хоош энэ миний эрс садууд тэгээд ач нар бүгдээр урд наснд удаангаар миний наснаас 90 наслж өнөрөөр гүн өчгөн сайхан жаргалын ядлах яраа болгоё гэхдээ баярлалаа. Баярлалаа. Эрхэм бууралдаа баярлалаа.